Өдрийн телевиз Чингис хаан үндэсний музей хамтран үзүүлж байна. Музейд суралцгая. Ийхүүлэн найзаа наад аяжийн ердөөсөө сонсголонтой биш байна. Би хөгжмийн хичээлээр бэлдэж байна. Ноодорч тоглодог юм уу? Зарим хөгжимч нот байдаггүй үстэй. Бүгдэнд нь л байдгийн да. За найзаа. Гэтэ зарим хөгжмүүд нотгүй тоглоод байдаг да. Доре мифа гэд зөндөө олон нот байдаг л үстэй. Моцарт, Бетховен гэд сууд хөгжимчид чинь бүгдээр нь нот харж тоглож сууд хөгжимч болсон байхгүй юу? За. Чиний зүгөө чиний зүг. Та хоёр юу ярьж байгаа юм бэ? Эрт дээр үед нотор бас тоглодог л байсан биз дээ. Гуруулаа нөгөө хүннүгийн эзэн тулс гэж ярьж ирсэн шүү дээ тий. Одоогоос бүр 2300 гаруй жилийн өмнөх гээд тэгвэл тэр үед хэрэгжилж исэн гээд хөгжмийн зэвсэг байдаг. Гэхдээ яг тэр хөгжмийн зэвсгийг ямар нот харж ингэж тоглож ирсэн бэ гэдэг тийм баримт нь бол байхгүй. За харин нот олцсон тохиолдолд нь болохоор хүүхдүүдээ Дэлэгдэн хааны үед 16-аас 17 дугаар зууны үед Дэлэгдэн хааны ордонд нь хөгжимчид тоглодог байсан байгаа. За тэр тоглож исэн одоо олон аянаас тий аяных нь нэг нот нь олцсон тохиолдол байдаг. Би чамд хэлээд дээ. Эрт дээр үед нотоор тоглодог байсан гэж. Гэтэ би тэр цаг хугацаанд очиод хөгжим тоглох юм бол намайг хүмүүстэй бишэндээ тэр хөгжмүүдийг би заавал тоглож үзэх юмсан. Аашлахгүй. Та хоёр тэр үед очиж үзмээр байна уу? Тэгээд Ба. За тэгвэл аялцгаая. 1 2 3 нэрийг юу гэдэг вэ? Энэгүй хөгжим нь төрийн 9 бэлэгдлийн нэг болох Хингэр гэдэг хөгжим байгаа. Хингэргээ. Гэтэ саяны энэ дуу
та бүгд хэн зориулж тоглосон бэ? Бид бүгд саяны энэ аялахууга Лэгдэн хутагт хаандаа зориулж тоглосон. Бид нар өөрсдөө Лэгдэн хутагт хааны ордны хөгжимчд байгаамаа. Лэгдэн хаанаа ямар гоё нэртэй юм бэ? Энийг одоо юугаар хийдэг болоо? Цааслаа биш вэ наа? Энийг өхрийн ширээр урлж хийсэн юм хөгжим. Хөөх. Ямар гоё юм бэ? Энэ хөгжмийг ноотоор тоглодог уу? Нотоор тоглохгүй. Зөвхөн яг аяыг нь дагаж хэмжээ өгөх зориулалтай. Хэмжээгээр тоглодог байх нэ. Ямар гоё юм бэ? Хаа би тоглож үзэж болох уу? Болно. Хөөх, ямар гоё дууралттай юм бэ? Долгионо энийг хардаа. Ямар гоё дуугард юм бэ? Баярлаа. Ха би сая сонссон. Та хамгийн түрүүнд үлээсэн те? Тийм ээ. Тэгэд энэ хөгжмийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ Хатуулан бүрэ гэдэг мянган лууны хүчтэй хөгжим байгаа. Мянган лууны өвчтэй. Би нэг үлээж үзэж болох уу? Болно. Та надад туслаарай. Яна би чадахгүй байж тээ. Энэ үлээхэд их хэцүү юм аа. Игүүлээ. Наашраа. Энийг үлээгээд үзтээ би чаддгүй. Би чадчихлаа. Аль би нэг үзээ да. Ямар гоё юм бэ? Хадаа нэг үлээдээ. Бас үлээхэд бас нэлээд хэцүү юм байна л та тий. Аха энэ хөгжмийг өөр хаан тоглодог вэ? Энэ хөгжмийг хаандаа тоглохоос гадна хаан жижид дайн тулаанд мордохдоо Хатуулан бүрээгээ дуургаж цэрэг гэрсээ зоригжуулж сүр хүчээ харуулдаг. Аха та бид хоёр дахиад нэг хөгжим тоглоод өгөөч тэхүү. Гууж ийн. Болно. Тэр өмнө би чадахгүй л байсан да. Одоо ингэ чадаад байгаа хгүй юу? Та ярсаа явчаад ирсэн штэ ямар байсан бэ? Гоё байсан уу? Гоё байсан. Амар гоё байсан. Тэг зөндөө олон хөгжимчтэй ингээ ихийнх нь эмэгтэй хүмүүс ингээ урталтан сууж аваад хөгжим тоглоод тэнгүүд хойдолд нь миний танилцсан ахтай бол тэр хойдолд хатан бүрээ гэсэн тий хатан бүрээгээд тийм хөгжим байсан. Тэр нь ямар зэвсэг хөгжмийн зэвсэг байсан бэ? Натаас ингээд чүд жоохон намхаа инх эрднээс өндөр байсан. Тэгэхээр маш том юм амар шүү дээ. хэцүү. Ингээд лимбиг бол ингээ үлээх нь амар амархан тэгсэн чинь тэрийг үлээх гэж чи бүр ингээ инх эрдний нүүр нь улаагаад бид хоёр хоёулаа үлээж чадахгүй нэг жоохон пиу гэдэг доогархсан. Тий. Та хоёр бүр үлээж үтсэн юм уу? Тий. Жоохон хэцүү юм бэл. Тэгээ бас миний тэр юм асуусан ах нэг ингийн бөмбөр шиг тийм юм зохиод байсан. Бөмбөр шиг одоо хөгжмийн зэвсгийг нөгөө хөгжимчин хүмүүс маань ингэж урдаа барьсан байсан уу? Ингээд дээш ингээд босоогоор ингээд тавьсан тэгэнгүүтээ ингээд хоёр талаас нь ингээд цогж. Нэрийг нь хэнгэр гэсэн. Тийм. Тэгэхээр бөмбөр хэнгэрэг юм биш үү те? Тий. Тэгэхээр би яг энэ дууг хэн зориулж тоглож байгаа вэ гэсэн чинь Лэгдэн гэсэн. Лэгдэн яг ямар үед байсан бэ? Чингис хааны үед байсан уу? Лэгдэн хаан хүүхдүүдэд Чингис хаанаас бүр хойно төр барьж исэн. Алтан уургийн хугацааны хамгийн сүүлийн хаан 16-аас 17 дугаар зууны үед төр барьж исэн хаан. Алтан уургийн сүүлчийн хаан гэдэг нь юу гэсэн юм бэ? Та бидээс яриад өгөөч. Алтан уург гэдэг маань хүүхдүүдэд Чингис хааны хугацааны хаадуудыг бид нар Алтан уургийн хаан гэж нэрлэдэг. Одоо хаан байгаа илүү хүүхдүүдээ байхгүй шүү дээ тий. Тэгэхээр хаан төртөө байх үеийн одоо хамгийн сүүлийн хаан нь болохоор Богд хаан шүү дээ. Богд хаан гэхдээ Алтан уургийн хугацааны хүн биш байхгүй юу? Тэгвэл Алтан уургийн хугацааны хамгийн сүүлийн хаан нь болохоор Лэгдэн хутагт хаан. Бүр ордондоо бага хөгжимчтэй. Тэгээ би бас тэнд амар бүжиглээл. Бид хоёр цогтой бүжиглээд. Та хоёр ихтэй сая дөнгөж Лэгдэн хааны ордонд л очсон шүү дээ тий. Тэгээ хөгжимчдтэй танилцж байгаа. Монголчууд бүр Лэгдэн хааны үеэс өмнө ч гэсэн бас хөгжим тоглодог байсан. За бүр юуны үеийн маш том юм бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн баг бүрэлдэхүүн байсан гэж сурвалж тэмдэглэгдсэн байдаг. За дээрээс нь бүр 1000 жилийн өмнө 2000 жилийн өмнө хөгжмийн зэвсэг байдаг. За жишээ нь 1400 гаруй жилийн өмнөх бас Алтан ятаг гэдэг юм хөгжмийн зэвсэг байгаа. Түрүүн бид нар нөгөө сурвалжийн мэдээ, археологийн дурсгал гэдээ ярьж ирсэн шүү дээ тий. За тэрэн дээр сурвалжийн мэдээн дээр бас байдаг. Дээрээс нь яг бих тийм археологийн дурсгал нь хүртэл байгаа. Та хоёр шиг ингээ бүх хүүхдүүд нөгөө тэр үед очиж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүд тэр хөгжмийн зэвсгийг яаж үзэх боломжтой вэ гэхээр Чингис хаан үндэсний музейд эртний хөгжмийн зэвсгүүд байгаа. Бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр яг та хоёр үзсэн шиг тэр эртний хөгжмийн зэвсгүүдийг Чингис хаан үндэсний музейд сэргээгээд тоглодог бас хүмүүс гэдэг. Тийм үү.
Тэгэхээр гуруулаа хүүхдүүдтэй Чингис хаан үндэсний музейд ирж эртний хөгжмийн зэвсэг яаж дуурдаг байсан талаар танилцаарай гэж уриалъя тий. Тий. Археологч тэр хааны ордонд тоглож исэн хөгжмийн ганцхан хааны ордонд л тоглодог юм уу? Зөвхөн хааны ордонд тоглохоос илүүтэйгээр энгийн ардууд ч гэсэн гэртээ бас туйл хайлдаг байсан. Одоо бид нар ингээд нөгөө сэвлэг үргээдэг штэ тий, үсний найр хийдэг штэ. Тэгэхээр ингээд эхлээд нөгөө мориу ураар жавраа үлээдэг штэ тий. Та ир мэдхүү? Мэднэ. Тэр ёс чинь бүр ингээд хэдэн мянган жилийн өмнө байсан баггүй юу? Одоо бидэнд ингээд уламжлагдаад ирсэн. За тэгээд найр наадам хийхдээ бас эхлээлтэй хөгжмөр ингээд жавраа үлээдэг энэ ёс бүр хэдэн мянган жилийн өмнө байсан тий. Бид хоёр сая хөгжим сонсоод бүр баярчлаа. Бид хоёр танд сурсан нэг хөгжмөө тоглож үзүүлэх үү? Тэгэл та. Би эхлэлийг нь яваад чи төгсгөлийг нь яваарай. За. За. Мундаг шүү. За ингээд өнөөдрийн аялал маань бол энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Мужид суралцгая.